Сайн байцгаана уу? Энэ удаа та нартайгаа хувцсны бичлэгээр уулзж байна. Миний одоо энэ бичлэгийг үзэж байгаа хөл бүсгүүчүүдэд би зориулаад өөрийнхөө мэддэг болон өөрөө ингээд интернетээс YouTube-ээс олж мэдсэн 10 хэрхэн яаж хувцлуул туранхай харагдах вэ гэсэн аргуудыг хуваалцахаар шийдлээ. Тэгээд хэрвээ танд энэ видео таалагдах юм бол лайк дараарай. Хэрвээ лайк дарах юм бол би дахин ийм видео бичлэгүүд хийх болно. Тэгээ миний channel subscribe хийж амжиг бол subscribe хийгээрэй. Би өөрөө бол нэг тарган талтай бол биш. Би ер нь туранхай талтай. Би миний өндөр болохоор 5.5 feet гэдэг чинь монголоор ч мэдэхгүй мэн. За интернетээс олж байгаад би доорч чи 5.5 feet өндөр маань тэр. Тэгээд жим маань болохоор одоогийн байдлаар 120 хавцаага. Гэтэ яг хөө мэдээж хүн болсон л хойно надаа ингээд нөгөө нууж хаах биеийн бас нөгөө өөсөв байдаг. Тийм болохоор би өөрийнхөө өөсөвийг хэрхэн нуудаг вэ? Одоо ялангуяа би таргалахаар амар гараараа таргалдаг. Тэгээ хувц ямар нэгэн хувц сонгохлоор би ер нь дандаа гарынхаа тархныг нууж болохоор хувц сонгодог. Тэгээд ер нь бол би гэдэс гараараа ер нь жоохон тархлуул амар хурдан таргалцдаг. Тэгээд тэрийг ер нь нуухын тулд хувцаа сонгож өмсдөг. Тэгээд бас би болохоор хөлөөр болохоор нэлээд туранхай. Дэд биер болохоор жоохон нэг туранхай биш. Угаасаа мэдээж хүн болгон нэг амар туранхай харагдахыг хүсэхгүй л ахaltaа. Гэтэ хэрвээ туранхай харагдахыг хүсдэг хүмүүстэй энэ бичлэгийг зориулж байгаа шиг хэлмээр байна. За одоо тэгээд эхнийхээ арга руу оръё. За эхний арга нь болохоор баг хүн болгоны мэддэг арга бах. Болж өгвөл бараан хувц өмсөх хэрэгтэй. Туранхай харагдахыг хүсэх юм бол ялангуяа яг өмдөө бол барааныг сонгож өмсөх хэрэгтэй. Джинс мис бол цайвар джинсүүд хүнийг ер нь жоохон таргандаа харагдуулдаг. Туранхай өмсөгч гэсэн хөлөөрөө жоохон бүдүү харагдуулдаг. Тэгээ хар джинс өмсөнгөд ер нь бол хөл хамаагүй нарийнхан тэгээд бас урт харагддаг. Одоо надаа энэ хоёр джинс байна л да. Нэг нь болохоор ийм нэлээд цайвар. Би энэ джинсийг өмсгөлөөр миний хөлөөрөө би туранхайч гэсэн бас нэлээд бас гоё муутай харагддаг. Энэ хар джинсийг өмсгөлөөр бас хөл нэлээд туранхай харагддаг. Энэ хоёр болохоор хоёлаа нөгөө одоо үед амар модонд ороод байгаа mom jeans гэдэг юм баггүй юу? Арай сул сулавтар тэгээд ийм шулуун тийм нарийнхан биш. Хоёр дахь арга нь болохоор ямар нэгэн тийм сул урт цамц ч юм уу те эсвэл сул палаж авах юм бол нарийнхан бүслэх юм бол бас жоохон фигурны харагддаг. Ялангуяа нөгөө энэ бэлхүүсийг чинь бас амар тоцгож харагдуулдаг. Тэнгуут арай бэлхүүстэй юм шиг харагдана. Энэ болохоор зүгээр л ийм урт ийм цамц байгаа байхгүй юу? Энийг бас dress maiгаар өмсч болно. Би нөгөө сул палаж хайсан чинь юусэн олохгүй. Тэгээ би энийг сонгоцсон. Ийм хэрвээ ийм сул цамц, сул палаж авах юм бол дээрс нь ингээ бүслээд зүрс нь хамаагүй дээр харагддаг. Хамаагүй цэвэрхэн харагдана. За 3 дахь арга нь болохоор мэдээж ийм хавтгай гутал өмсөж явахаар скито гутал өмсөх юм бол хөл урт харагдан дээрээс нь бас туранхай харагддаг. Тэгэхдээ скито гутал сонгохдоо болж өгвөл нөгөө ийм шүгүр хоншоортой гутал сонгох хэрэгтэй. Одоо би энэ гутлыг саяхан нэг хэдэн сарын өмнө Zara-гаас авсахгүй юу? Ийм шүгүр хоншоортой. Надад ерөөсөө ийм нөгөө бөөрийнхээ хоншоортой байдаг юм лээ. Бөөрийнхээ хоншоортой гутлнууд бол хөлийг жоохон бүдүүн, богинохон харагдуулдаг. Тийм болохоор болж өгвөл юм шүгүр хоншоортой гутал сонгосон дээр эсвэл бас биений өнгөтэй сандалч вэ, тийм шүгүр хоншоортой гуталч вэ, гутал гинэ бутинг. Надад шүгүр хоншоортой яг юм угалдаг бутинг байхгүй. Бигдээ энд зураг оруулчих. Имэрдүүд бутинг гээд тэр энэ бутингыг өмсгөлөөр хүний хөл амар нөгөө урт нарийнхан гоё харагддаг. Надад болохоор ийм биений өнгөтэй ийм сандал байна. Гэтэ ийм сандал бас болно. Биений өнгөтэй ямар нэгэн гутал юу нь бол хүний хөлийг урт нарийнхан гоё цэвэрхэн харагдуулдаг. Тэгээд бүх хувцсан дээр зогтдог. Дээрэс нь за 4 дахь арга маань болохоор ирээ янз бүрийн зураг хэтэ одоо цамц буталк сонгохын оронд цулгаа хувцас сонгосон дээр одоо надад энэ
Одоо жишээ нь би энийг өмсөнгүүт арай дээгүүрээ жоохон юу харагддаг. Одоо бүтэн бишээ замтгүй. За энийг цулгаа им хээтэй им зураг мурагтай юмны оронд им цулгаа цамц ч юм уу цулгаа бодолк сонгох юм бол арай илүү хүн цэгцтэй тэгээд дээрээс нь турхаа харагддаг. За 5 дахь арга маань болохоор ийм нөгөө хөндлөн зураастай хувцс биш уртаашаа зураастай хувцс сонгох хэрэгтэй. Одоо жишээ нь надаа одоо саяны энэ цамц штэ урт цамц энэ болохоор ийм уртаашаа зураастай. Энэ өмд ингээ уртаашаа зураастай болохоор хөндлөн биш. Тэгэнгუთ энийг өмсөөд өсгийдэ гутал өмсчингууд миний хөл амар урт харагддаг. Тэгээ дээрээс нь амар тийм туран харагддаг. Гэтэ энэ өмдний дээр ямар өмсгөө шишил гал нь л та мэдээж ирээ. За 6 дахь арга нь болохоор болж өгвөл энэ V-neckтэй подоолох ч юм уу цамц өмсөх хэрэгтэй. Одоо минийх шиг ийм хоолойтой биш, ийм дугуй хоолойтой биш, ийм гурвалжин хоолойтой цамц юм уу подоолох сонгох хэрэгтэй. Би ийм гурвалжин хоолойтой цамц подоолох ерөөсөө хувцсныхаа шүгээс хаагаад олдгүй. Би зүгээр энд зураг тавьчих, харьцуулаад зураг тавьчих. Ийм бөөнхий цагтай цамцнаас илүү ийм гурвалжин цагтай цамц нь хүнийг бас жоохон туранхай ийм юу фигурны харагдуулдаг. Тэгээд дээрэс нь энэ дээр нэмж хэлэхэд бас нөгөө урт хүзүүний зүйл тас хүний тийм илүүшнээр туранхай харагдуулдаг. Богинохон ийм зүйл зүүж яхаар ийм урт хүзүүний зүйл тах юм бол бас хүний туранхай харагдуулдаг. За 7 дахь арга нь болохоор одоо ямар ч тийм суул баруун юм хоёрыг хослуулах сул дээр сул юм өмсгөлөөр бас санаа харагддаг. Баруун дээр баруун юм өмсгөлөөр бас гайгуулдаг. Гэтэ яг уу сул баруун хоёрыг юм хослуулах хэрэгтэй. Хэрвээ доогуура баруун юм өмссөн бол дээгүүрээ сул юм өмсч болно. Доогуура сул юм өмссөн бол дээгүүрээ баруун юм өмсөх хэрэгтэй. Одоо жишээ нь гэхэд энэ өмд амар тийм сул өмд байгаа хгүй сул өмд. Сул өмдөн дээр би энэ сул подоолкыг өмсөх юм бол нэг салбаасан харагдаж штэ бас нэг онцгой харагдана. Тэрний оронд ийм зүгээр баруун юм мак өмсөх юм бол арай туранхай харагдана. Эсвэл энэ цагаан подоолк өмсөөд бас цэвэрхэн туранхай харагдана. За 8 дахь арга нь болохоор ийм янз бүрийн суулж бай, баруунч бай ямар нэгэн подоолох ч юм уу цамц өмслөө гэж бодоход ер нь дандаа ингээд өмдөндөө ингээд уртлыг ингээд хийчихэнгууд арай илүү stylish харагдана, арай илүү туранхай харагддаг. Зарим хүмүүс болохоор шууд ингээд подоолох өмсөөд өмдөн дээрээ шууд ингээд подоолкоо давуулаад ингээд орхичдаг. Тэрний оронд зүгээр тэрийгээ нөгөө өмднийхөө дотор подоолкныхоо уртлыг өмднийхөө дотор хийх юм бол хамаагүй л гоё харагддаг. За 9 дахь арга нь болохоор урт тийм кардиган өмсвөл бас хүн урт нарийнхан харагдана. Одоо би хэлсэн шүү дээ. Би одоо жишээ нь хэд таргалахлаараа би гараараа амар таргалдаг. Гараараа таргалахаас гадна миний сугны дос ингээд амар махцах унжаад байдаг байхгүй юу? Тэгээд хэрвээ би одоо жишээ нь иймэрдүү мак өмслөө гэхэд миний ингээ гар амар бүдүүн харагдаад байдаг байхгүй юу? Амар бүдүүн чашаа жоохон бүдүүнтэй харагдаад байдаг. Тэгэнгүүт би одоо юм ханцуутай юм кардиган надад юм ягаан би нэг бэби шороор өмсчихсэн юм урт. Энийг өмсчингууд би илүү өндөр тэгээд арай илүү туранхай харагддаг. За хамгийн сүүлийн арга болохоор ийм нөгөө шот энийг шота цамц гэдэг үү? Байсан зохиолсон уу? Хүн болгоно л энэ аргыг мэднэ л дээ. Гэтэ энийг ингээ бэлхүүсээрээ ингээд уушчингууд бас хүний нөгөө энэ гизгэрх өөсөв таглагдаад тэгээ дээрээс нь амар стайлиш харагддаг. За тэгээ саяны хэдэн аргууд болохоор одоогийн байдлаар миний мэдэх аргууд. Хэрвээ та нар бас нэг өөр гоё аргууд мэддэг бол бас комент хийээрэй. Тэгээд бас өөрийнхөө мэддэг юмнуудыг би биндээ ингээ хуваалцвал гоё шнэ тий. Хэрвээ дахиад иймэрдүү бичлэг үзхийг хүсвэл бас
comment section дээр санал болгоорой өөр тийм бичлэг хийгээч гээд тэгвэл надаас хэрэгтэй байна. Би өөрөө ч гэсэн ингээд нөгөө хувц мувц ингээд стайл хийх амар сонирхолтой болохоор надад имэрдэг бичлэг хийхэд амар гоё идэг. Тийм болохоор тэгээд бас өөрөө ингээд өөр YouTube руу гадаад YouTube-рээс үзэж агаад сурсан мэдсэн зүйлээ та нартай ингээд ирээдүйд хуваалцах болно. За тэгээд дараагийн бичлэг хүртлээр түр баяртай.